Ерөөлийн 9 тал нутгийн энэ амт энэ Монгол талын Монголын тансаглал маань нэг уутанд л аваад нэг уутанд орсон. тий. Самарын гурва Зүрх тарих юм шиг. За тэгэхээр Монголын уламжлалт баяр, сар шинийн баяр гэдэг бол маш их том баяр ёслол одоо найр цэнгэн гэхээс илүү монголчуудын маань тэр жилээ даатгаж байгаа цэвэр одоо бэлгшил. Тэр жилээ бүгдийг одоо ёроол өргөж одоо тэр жилээ ухтаа авч байгаа. Сар шинийг би бол ингэж боддог л доо. Яг би үл өөрөө хувь хүн талаасаа бол одоо битүүний орой сарандаа сайхан залбир шинийн нэгний өглөө нарандаа залбирч сар шин гэдэг утгаараа энэ бол бид нар дэлхийдээ золгож байгаа шин сараа ухтж байгаа дэлхийдээ золгож байгаа тийм сайхан одоо ёс уламжлал гэж боддог. Тэгээд энэ бол нэг талаасаа бол дээрэс нь ураг удмаа хүндэтгэн өвг дээдсээ хүндэтгэн одоо түшиг түшилцэх сайхан агуулгыг хадгалж яадаг сайхан баяр юм. Ахмад наснаа хүндлээд, аав ээжээ хүндлээд, тийм ээ, хүндтэй хүмүүсээ хүндлээд одоо хамаг сайхан үгээ хэлээд очсных нь хариуд нь талархаад алгын дээш харуулдаг нь одоо бас ийм сайхан Монгол ёс юм, тийм ээ. Тэр сайхан үгнийхэн хариу болгож үгэн дээр нь өнгө нэмж дээрэс нь алгын дээш нь харуулж гаргадаг нь. Энэ бол өөрөө Монгол уламжлалын маш сайхан баяр учраас бид нар Монгол баяр учраас Монгол л одоо бэлгэсэлтэй. Монгол үгээрээ нэгнээ өрөөж Монгол сайхан бэлгэсэлтэй нэгэндээ бэлгэлж ингэж баярлах, ингэж одоо ёс уламжлал одоо үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Тэгээ жилийн эхэнд хамгийн зөв үг ёроодыг хэлээд хамгийн зөвөөр одоо монголоороо алгаад нэгнийхээ алгыг дээш нь харууллаа тий. Ингэчээр жилийн 365 хоног нэг гараа сайн бол барай сайн. Тэгэхээр тэр жил бол хамгийн сайн хиймэртэй байх бэлгшээлийг л монголчууд хийдэг. Тэр тусмаа хэдүүлээ морин жил бидний сүлдэнд байдаг морин жил бол тийм ээ маш их өөрчлөлтийг авчирна гэж бодож байгаа эзэн Чингис хааны юм жил. Монгол тансаглал одоо Монгол амтны бүх цуглуулах юм. Энэ одоо ингээд талын Монгол маань ингээд хийж гаргасан байж энийг задлж үзэх үү? Тэгээ. Тэгэхээр энэ манай Монголын дэлгэсэн тэрлэгшиг нутгаас маань гарсан одоо талын Монголын тансаглал одоо энэ тал нутгийн маань амт одоо энэ баруун 5 аймгийн хийцтэй цай. За хийцтэй цай байна. Шар будаатай хийцтэй цай эрч хүч эндээс эхэлнэ гэж. За энэ хөвсгөл хушны самар байна. За самарын гурва зүрх тарих юм. За энэ дархлааг дэмждэг шар сүний чихэр. За энэ Өврангаа аймаг танаа нутгийн Өврангаа аймагаас үүсэж бий болсон бүтээгдэхүүний үүсэл гарлна. Шар сүний чихэр. Малчтын үнэний цэвэр шар сүгээр уламжилж байгаа. За энэ Увс аймгийн таны өтгөрүүлсэн чацарганы шүүс байна. Цэнхэр тэнгэрийн орноос ирсэн чацарганы шүүс байна. За энэ Дорнод аймгаас ирсэн. Хатаас мах. За. Дорнодын махч. Гоё шүү. Нэрстэй янз юм. За энэ Архангай нутгаас ирсэн. Ааруулаараа алдартай Архангай. Арын сайхан хам. Арын сайхан ааруул байна. Арын сайхан ааруул байна. За энэ талын Монгол мэдээж одоо бидний одоо ингээд одоо энэ чинь ингээд дэлхий рүү гарч ийн дөө. Сая одоо Казахстан улсад тийм л тий. Гарсан одоо ингээд цаашаа энэ дэлхийг бүрхэж явах одоо талын Монголын алдарт борцтой шүлэн маань одоо энд ингээд одоо дээж болоод орсон байж байна. Борцогтой цай Сэлэн аймгаас. За одоо үүсэл гарлана. Ингээд талын монголчууд маань ингээд бүтээгдэхүүн болгоод өглөөний цайг өөртөө гэж өглөөч сайхан уурчлах юм биш үү? Талын Монголын маань нэг үндсэн брэнд байна шүү дээ, тэ? Бүтээгдэхүүн гоминтой шүл
тууцангой мэдээж. Би бол ажил дээр энийг идчихдэг өдрийн цайны цагаар орж ирэхгүй байх амар гэдэг. Өөр амттай сайхан ч гэдэг. Өөр яг шинэ хоол хийгээд идчихэж байгаа юм шиг сайхан мэдрэмж төрдөг шин. Цаанаасаа нэг энергитэй сайхан борц амтагтай. Би энэ хоолнд бол өөрөө дуртай. Манай ажлын хамт олон бас их дуртай. Сайхан амттай хоол байдаг. За энэ гинтийн бэлэг гэдэг бас энэ дотор нэг зүйл байна шүү дээ. Энэ болохоор түрүүн сонсч байсан 3 сарын 2026 оны 3 дугаар сарын 18 хүртэлх худалдаа авалтанд одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд дотор тийм энэ гинтийн бэлэг орсон байгаа юм байна. Тэгээд 26 хүнийг Хөвсгөл аймгийн одоо тайгад сайхан аялуулах тийм эрхийг бичиг одоо энэ дотор баяган байна шүү. Гинтийн бэлгээр бас орсон байгаа юм байна шүү. Бүгдээрээ бас аттай байгаарэ. Битээр таарсан байх ч юм уу. Тэгвэл юм гэж үзэхүү. Тайгар нэг шууд ямар ч юм буян шиг дэлгэрэх болтугаа л гэж авчих. За энэ дээр бол баяр хүргэе гэж бичигдсэн байх юм бол за тэгээд Монголынхоо 9 гайхамшигт газруудаар цуврал байдлаар аялах нэ. 3 сарын 18 хүртэл бол энэ худалдаа авалтыг хийсэн хүмүүс Хөвсгөлийн тайгад 26 хүн аялах нэ. Би бас баясгаландаа бас баяр хүргэе. Ингээд бас энийг дэмжээд тийм ээ талын Монголоо бас ингээд өнөөдөр сурчлах, таниулах, өргөжүүлэх энэ үйл хэрэгт бас ингээд орж ирж байгаа. Би одоо жилжингээл одоо энэ зүйлүүдийг одоо сурчилж ингэлээ. Одоо ингээд хүч нэмжээ, өшөө илүү ингээд тийм болохоор одоо энэ сар шинийн энэ бэлэгдэл чи одоо би бас сая бодчихлээ ингээд яг талын Монголын тансаглал тий ерөөлийн 9 багтж штэ. Тийм байна. Энд бол Азийн зүйлүүд байна. Тэгээ аймаг бүрээс ирсэн одоо дээж бүтээгдэхүүний ингээд үүсэл гарлууд нь тодорхой байна тий. Тэгэхээр энэ жилийн гал морин жил их сайхан болох нэ. Тэгээд энэ 20 мянган төгрөг гэж штэ. Тий. Гэтэл бол энэ ерөөлийн 9 тал нутгийн энэ амт энэ талын Монголын тансаглал маань нэг уутанд л аваад 20 мянган төгрөгөөр нэг уутанд орсон шүү. Тэгэхээр энэ бүхэл бүтэн дэлгэсэн тэрлэг шиг нутгаа бэлэгдэж талын Монголын тансаглал талын одоо Монголын амтны цуглуулгыг тийм ээ ингээд хүний алга дээш нь харуулж бэлэгшээж хийж энэ сар шинээр бэлэгдэнэ гэдэг бол сайхан зүйл байна. Сүүлийн үед бол монголчууд маш хөргөн дэвшиж байгаа, дэмжиж байгаа. Дээрээс нь энийг бол маш сайн ухаарч байгаа. Энэ хөдөлгөөн бүр хүн болгоны зүрх сэтгэлд очиолж бадарч байгаа. Талын Монголын амт бол хүн болгоны зүрх сэтгэлд одоо урай дуудлага болж байгаа. Би энийг бол энэ талын Монголын борцтой шүлүүлгээс олж харсан байхгүй. Тийм болохоор бол энэ зүйлүүд итгэж, тэгээд сар шиний чинь бэлэг ингээд бэлэн болжээ, тий. Тэгж байна. Өвгдийн үнэт жор өв уламжлагдсан бахархал зоог. Өөрийнхөө нэг гоё дуу байдаг штэ. Аялгуугийн болон шүлгийн бичсэн. Монгол тансаглал гэж. Тэгээ манай нэг хамаатны дүү тэмцээнд явах гээд аюу их жингээ хаслаа. Тэгсэн чинь өлсөд тэгээ таны тэр дууг сонсож цаддаг байсан гинэ. Сүнсээрээ хоолж штэ. Хүн ерөөсөө их олон төрлийн юмар хоолд юм байна. Сайхан үгээр хоолдог, эсвэл идэж уух юмар хоолдог, эсвэл орон зайгаар ч юм уу, эсвэл төсөөллөөрөө ч юм уу. Тэгээд би одоо тэр дэлхийн аваргууд алтаваад ирсэн л дээ. Жавхан ахыхаа Монгол тансаглалыг сонсоод нүдэрээ ч идэл, сүнсээрээ ч идэл тэгэл их сатгалан байж байгаа жингээ хасаад амжилтанд хүрээд ирлээ гэд. Би бас тамирчин үнэ амнаас тийм үг сонсох бас сайхан байлаа. Тэгээ үнэхээр бол Монгол тансаглал гэдэг бүх сайхан тансаглал энэ уутанд бас багтсан байна, шингэсэн байна. Тэгээд талын Монголын тансаглал бол өстой талын Монголын язгууртнуудын л одоо сонголт байх ёстой шүү. Өөрийгөө та Монголын одоо язгуурт нь талын Монголын сайхан язгуур угсаатай одоо үргэлжлэл гэж бодож явдаг. Өөрийгөө ч гэсэн хүндэлж, өрөөлийг ч гэсэн хүндэтгэж энэ сайхан зүйлийг сонголтондоо оруулаарай. Сонгоорой гэж бас захиж байгаа шүү. За тэгээд Монгол хүн бол төрсөн эрх үүргээ мэдэрч эх оронч худалдан авалтыг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол энэ бол яахын аргагүй Монгол тансаглал. Наач бүр самар цүмхэн биш. Тийм ээ.